Амлсэсэр Nike outlet орлоо. Тэр буулсан байна. Өнөөдөр бүтэн сая өдөр болохоор мол 12-аас өнгөж байгаа юм байна. Тэгээд өнөөдөр Jordan 5 white өмссөн. Тэгээд outlet руугаа дотор нь юу харцгаая. Боёо 7-аас эхлэв явж байна. Энэ Air Monarch Martin Rose $100 ч байна. Харна нас байна. Ocean Nike Cement 87 $70-аас $30 болсон байна. Nike Tempo 95 бас $70. Саяны бичлэг арай богинохон байгаа х дээр нь тэгээд clearance store дотор ер нь Nike дэлгүүрүүдээр амар дуу тавьдаг болсон байлаа. Тэгэхээр нэг яриа сонсогдохгүй дээр нь YouTube руу оруулангууд copyright болох гэдсэн болохоор тэгээд зүгээр богинохон бичлэг хийхээр шийдлээ. Тэгээд бас богинохон байсан болохоор ахаад нэг Nike factory store-лоос мага тэгээд энэ хоёроо нийлүүлээд нэг бичлэг болгоод сонирхуулъя гэж бодлоо. Тэгээд асуух зүйл гарвал бас Instagram руу чат бичээрэй. За тэгээд хоёр дахь дэлгүүрийнхээ сониачныг хараад төсвөлд нь тэгээ юу аснаа та нартай харуулъя гэж бодож байна. Nike factory дотор байна. Adapt BB2 Jordan 3 Animal Instinct хамгийн гоё юм л энэ. Swarovski гэх дэлгүүр дотор байгаа бүх юм нь ерөнхийдөө 30% хэмжиж байгаа. Тэгээ юу яагаар энэ бүгдээр хараад явъя. Яа гэвэл бичлэгтэй цуг байгаарай. Зэн LeBron X John Elliott $100-аас $30 $70 болсон байна. Gold нь болохоор $110. Энэ өмсөд маш өвтэй юм байлаа. Тэгээд see-through материалтай. Амтны шууд харагддаг. Salter 13 $50. Jordan Proto Max $720 $55. Kyrie 6 N7 нэг индиануудад зориулсан загвар гэх юм уу? Олсон орлогын индианчуудын боловсрол аж ахуйн дэвшлүүлэх мэтлүүлэх гэдэг тиймгүй юм зарцуулдаг. Энэ Kyrie 5 $110 гэж байна.
Channel-ийн бичлэг үзвэл channel-ыг маань subscribe дарахад бити мартаарай. Тэгээ найзуудтайгаа share үргээд Facebook болон Instagram дээр story оруулаад өгвөл маш их баярлахаар аваа шүү. За тэгээ юу авснаа та бүхэндээ харуулъя. Store орчоод бас хажуу талд нэг Ross ахаар хальт Ross-оор ороод бас нэг хоёр юм авсан байгаа. Энэ хуучны Manchester United-ийн Adidas-ийн jersey. Энэ худалдан барсан нь болохоор $130 их. Тэгээд 90% хэмтрээд $13 болсон байсан. Энийг нэг $60 болроор л зарах юм лээ. Бас надад нэг Arsenal-ийнх бас байгаа. Тэгээс бас jersey цуглуулдаг найзуудыг бас сонирхож ивэл авч болно гэж хэлмээр байна. Тэгээд дараагийнх нь болохоор бас Adidas-ийн Cleats байна. Энийг болохоор $18 авсан. eBay-ээр сүүлд нэг 100 орчим доллараар зарцсан. Одоо нэг зах зээл нэг 60-аас нэг $100 орчим байлээ. Тэгээд $100 гээд лист хийгээд ямар хоо оффроуд ирэх нь хүлээгээд байж. Энэ Lex юмтай гоё л юм. Нэг юм Cleats авсан байгаа. За тэгээ Nike-аас болохоор хамгийн гайгүй ашигтай profit их пикап нь саяхан гарсан Jordan 5-ын golf-ын загвар нагаа low. Энийг болохоор $100-аас 10% хямдруулаад $89 авсан байгаа. Тэгээд Goat дээр лист хийсэн байгаа. 240-оор лист хийсэн байгаа. Тэгээд нэг $100 цэвэр profit хийхээр pickup болсон. За тэгээд үлцэд нь болохоор зөвхөн хямдхан юмнууд тавцсан байгаа. Шалтгааны юу гэхээр би 30% юм болов гэсэн чинь зөвхөн Nike Apparel ашиглаад 10% хямдралтай байсан болохоор олон юм аагүй цөөх юм дараа нь хямдрахаар нь очиж авъя гэж шийдсэн байгаа. За дараагийнх нь Joyride CC3 Setter гэдэг $26 авлаа да. Дэжүүл юм лээ. Joyride уул нөмсөд айгүй эвтэйх юм билээ. Тэг хүмүүс яагаад сонирхгүй байгааг сайн хэлж мэдгүй байна. Sneaker King PG Tucker чинь яриллага өгтөө. Үлцэн амьдралдаа ганцхан пүүз өмснө гэвэл тухтай пүүз хөл дэвтэйхэн пүүз өмсөйгөл Joyride өмснө гэж хэлсэн байсан. Дэвтэйхэн пүүз гээд $25 өгчихээ. Зүгээс нь авсан байгаа. За дараагийнх нь энэ Shox авсан. Nike Shox Enigma гэдэг. Надаа өнгөн таалагдаад харна авцсан. Энэ хар дээр юм neon volt өнгөт болохоор ер нь пүүз юм ямар ч юм айгүй гоё харагдаад байдаг. Энийг нэг $100 орчмоор зарах бах. Дэжгээс авчихсан. Size нь хэд байлаа? Эмхтэй 38-тай. Shox-аас гэхдээ яг eBay дээр лист хийсэн тоон харьцангуй их ч гэсэн бас сансныг бол хурдан зарагдчихжээ Shox нь. Хүмүүсээс хуучнаад урсаад Shox их өмсөж явах шиг байгаа. Дараагийнх нь Air Max 95 авсан байгаа. $35 авлаад. $35 болохоор тэгээд. За яах вэ? $100 лист хийгээд үзье гэж бодоод авцсан. Тэгээд байж хахад дэж хэзээ нэг өдөр $100-оор зарагдах бах. За хамгийн сүүлчийнх нь Nike Dornbucker Freerun авсан байгаа. Энэ чинь $26 авсан санагдаж байна. Тэгээд Dornbucker-д мэдээж та бүхэн мэдж байгаа. Олсон орлого болгоно Dornbucker эмнэлэгт хандуулж хүүхдүүдийн эмчлэх зардалд нэмэрлэдэг байгаа. Тэг мэдээж хүүхдүүд Dornbucker-т бас хэвтэж байгаа хүүхдүүд загварын зохиож гаргадаг. Тэг мэдээж энийг ингээд хадгалсан байхад байж хад ер нь гоё төмний үед ч гэсэн өсөх боломжтой. Тийм болохоор навцсан гэдэг өсөхгүйсэн ч зүгээр цуглуулгатай байлгаж байхад гэмгүй санагдаад. За нэг иймэрхүү юмнууд авсан байна. Тэгээд дараагийн бичлэгээрээ чадвал Burlington удахгүй restock хийгдэн. Тэгээд Burlington-ы restock-ийн
яг ашиглаад жоох яг амжаад таарч чадвал Burlington-ы бичлэг хийх бах. Тэгээ Burlington хийж чадахгүй бол Ross-ийнхоо бичлэгээр юм уу Nike outlet-ийн бичлэг бас сонирхолтой байл. Outlet-ийн бичлэгээр тэгээд эргээд уулзъя. Тэгээ channel-ыг маань үздэг найзуудаа бүгд нь баярлалаа.